Hi guys. 2 дугаар үеийн төгсөгч гээд ингэсэн. За би одоогоор Tokyo International University-д сурч байгаа. Тэгээ юун түрүүнд амьдарч байгаа дотор байрнаасаа танилцуулаад явъя гэж бодож байна. За манай доормын хувьд тэгвэл орж ирээд ингээ галтгаа байна. Тэгээд шууд шүршүр. Тэгээд ийм пэйжтэй, хөрөгчтэй тэнэлэн мэдээж бидэтэй. Тэгээд цаанаас юм сургуулга орд ирдээ ирдэг. За яхаас өмнө доормын гадналаас нь харуулчих гэж бодлоо. За доорм маань ер нь 3 төрөл байгаа. Миний амьдарч байгаа нь R1, тэгээд эрэгтэй, эмэгтэй single roomтэй байгаа. Тэгээд энэ цаана болохоор R2 харагдаж байна. R2 нь эрэгтэй хоёулаа амьдардаг shared dorm. Тэгээд цааш явах юм бол эмэгтэй shared dorm буюу R5 байгаа. Тэгээд ерөнхийдөө манайд 2 кампус байдаг байгаа. Зөвхөн эхний 1 семестрдээ л доормдоо байж болдог тул доормдоо ойр Kawagoe кампуст 1 семестр сурчаад дараа нь Ikebukuro кампус руу шилждэг байгаа. Тэгээд эхний семестр дуусахлаар ер нь хүүхдүүд өөрсдөө байраа хайгаад эхэлдэг гэсэн үг. Тэгээд би болохоор доормдоо resident assistant гэж байрлаж байгаа тул одоо 2 дугаар курс гэсэн амьдраад байж байгаа. Тэгээд шинэ хүүхдүүд ирэхэд нь бичиг баримтны дээр доормын амьдралтаа тасгахад нь тусалдаг ажилтай байгаа. Тэгээд би одоо хичээлдээ явж байна. Ikebukuro кампус руу эндээс бол ерөнхийдөө 40 минут гаруудын шатдаг байгаа. Тэгтээ нүгэд ойртол мэдээж амар болох байх. Харин доорондоо байх хугацаанд Kawagoe кампустаа сурах учраас Kawagoe кампусын доормоос ердөө 15 минут алхах цайд байдаг. Тэгээд Ikebukuro кампус маань болохоор Ikebukuro стейшнээс ойролцоогоор бас нэг 15 минут алхахын цайд байдаг байгаа. За Ikebukuro кампус маань Ikebukuro Ikинээс 15 минутын зайд 15 орчим минутын зайд байрладаг байгаа. Тэгээ одоо харуулын дэрсэн байна. Хичээлд орё доо. Тэгээ нэг хичээл нь ерөнхийдөө 1 цаг 40 минут ордог. Хичээл болгоны дараа 10 минут завсарлах ба эхний цаг нь 9-өөс ороод тэгээ дундаа 12:30-аас 1:10 хүртэл 40 минут завсарлаж lunch break хийдэг. Тэгээд миний хамгийн дуртай ланч цаг байгаа. Ерөнхийдөө Japanese cafeteria, тэгээд international cafeteria гэж хоёр байдаг. Гэхдээ би international нь илүү дуртай. Яагаад гэвэл 7 хоног болгон менюгээс олж олон орны өөр гой хоол гаргадаг ба сурагчийн хөнгөлөлт гэж байдаг болохоор бүрхэн хямдхан хоол авчдаг байгаа. За хичээлд харцсан явж байна. Тэгээд одоо нэг ажилласан газраа харуулъя гэж бодож байна. Тэгээд бүгдээ харааж дуулцлаа. За Харажукуд ирсэн байна. Одоо яг ажилдаа явах гээд байж байна. Тэгээд манай ажлын хувьд гэвэл ер нь бол бургер зардаг. Wagyu махаар бургер гэдэг тийм жоохон high end burger store-ийн газар байгаа. Тэгээд очиж аваад гаднааснаас нэг харуулнаа. За тэгээд гаднаасаа гэвэл ийм газар байгаа. Ажилдаа ороод офцноороос салаад байж байна. Тэгээд та бүхэн ч гэсэн ийшээ ирвэл ажил төрөл хийх байх гэж бодож байна. Ягаад гэвэл Токиод нэг зардал айгүй өндөр, хоол хүнснээс ахуулаад тэгээд байр саваа өөрөө дагаад эхлүүл ер нь бол зайлшгүй баятаа буюу цагийн ажил хийх хэрэг гарна. Тэгээд ер нь цагийн ажлын дундад цалин гэвэл Токиод 1100-аас ахуулаад 1000-аас ахуулаад 1200 хувьтай байгаа. Тэгээд ажилдаа тууштай сайн яваад байвал цалин ч өсөх магадлал бий. Миний цалин одоогоор 1600 байгаа. Тэгээд ажилдаа орчоод ирээ да. За break-д орчлоо. Тэгээд хоолунд ажиллаа. Тэгээ ер нь 8 цаг ажиллаа гэж бодоход зайлшгүй 1 цагийн амралттай байдаг. Тэгээд 6 цагаас доош ажиллах нь 45 минут гэж явж байгаа. Тэгээд хоолны газар юм уу, ресторан ч юм уу нэг үйлчлэгээний газар ажиллахын нэг даваа тал нь болохоор Маканай буюу өдрийн хоол нь ер нь бол өнгөө даалдаг. Өнгөө биш юм гэхэд
дискаунттай таардаг. Тэгэхээр ингээд ер нь нэлийн хэмнэлттэй гэсэн үг 7 хоногийн 3 өдөр ажиллаа гэж бодоход 3 удаагийн ланч жоо нэг болчихлоо нэлийн хэмнэж болно. Ер нь бол нэг тийм healthy бол биш. Гэхдээ яг хоо мөнгөндөө бол хэмнэлтэй. Тэгээд тэр нь нэг гоё юм санагдсан. Одоо хоолны газар ажиллах юм. Тэгээд гоё хоолтой газар очиж юм бол тэр өдөр болгон гоё хоол идээл. Ер нь бол аягүй ашигтай. Тэгээд та бүхэн нэрвэл бас эхний хэл чинь нэг хоолны газар ажиллаж үзээрэй гэж бодож байна. Тэгээд жоохон туршлага суралцаад тэгээд муухай санагдвал мэдээж болж олно, эсвэл тэрүүгээрээ үргэлжлүүлж болно. За нэг юм хөөе. За ажиллаад тарцаа явж байна. Сэмпайхан зүгээс бол нэг имерхүүл байна. Тэгээ одоо ирэх Японд ирье гэж бодож байгаа бүх гохай нартаа хичээлээ сайн шамдаарай гэж хүсэж байна. Тэгээд цаашдын сургалтын амжилт хүсье. Гамбатэ. Баярлалаа.